Манай хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулцгаана уу. Улсын хэмжээнд ургац хураах ажил дуусч байна. Энэ жил бид 281 мянган гадаа тариалалт хийж 420 мянган тонн буудай хураан авахар төлөвлөж байгаа юм а. Тариаланчид ч намрын их ажлынхаа ард гарахад ойрхон байна. Батлын аяны хүрээнд газар тариалангийн салбарт шаардлагатай нийт техникийн 80% бүрдүүлж чадсан гэж мэргэжилтнүүд тооцож байна. Хамгийн үнэтэй техник болох комбайныг гэхэд аж ахуй нэгжүүд BBS-ээ хөөж энэ нь хугацаанд тариа хурааж чадахгүй хүрдэг байсан бол одоо бүгд цөөнчгсөн комбайнтай болж чаджээ. Булган аймгийн Сэлэнг суманд тариалт явуулдаг Ингид толгой компанийн комбайнчид ургацаа хурааж дуусаад комбайнаа цэвэрлэж байгаатай бид таасан юм а. Энэ техникч одоо нэг баялаг бүтээдэг техник гэж бид нэрлэдэг байхгүй. Тэгээ энэ техникч бид одоо бүтэн жил одоо ингээд дасцэл байд. Тэр ч одоо ингэж яриад агарын саатал гарахгүй бид 30 хоногт агарын саатал гарвал бид 30 хоногт ингээд тариагаа ургаад гарахгүй болохоор бид 17-8 хонд ингэж юм. Тэгээ бид одоо дараа жилийн намар өртлөө одоо комбайнаа тавих одоо бэлтгэлийг хангаад цэвэрлээд одоо ингээд энэ жил цагаагаар таатай нөхцөл бид 17 хоног одоо багтааж ургацаа ураад дууслаа. Ямнаас өндөр үнэтэй техникүүдийг аж ахуй нэгжүүдэд зээлээр өгч байгаа. Тэд өрчлөгөө 30%-ийг төлөөд үлдсэн 70% ургуулсан буудаагаараа намар нь төлж байгаамаа. Энэ жил буудаан сан нийт аж ахуй нэгжүүдээс 125 мянган тонн буудааг техник болон түлшний төлбөрөөр тооцож авах юм. Энэ нь аж ахуй нэгжүүдийн комбайнуудын бусад техникээр хангагдах боломжийг олгожээ. Гаднаас оруулж ирж байгаа трактор техникээс шинжлэх боломжийг олгож байна. Гайл нөөтөөс чөлөөлсөн. За энэ гайл нөөтөөс чөлөөлсөн энэ хугацаа нь одоо 2011 онд дуусч байгаа. Тэгэхээр энэ хугацааг нь бас сунгаад цаашаага ахаад үдэ аж ахуйн трактор техник агрегатуудыг одоо гаднаас оруулж ирэхэд энэ гайл нөөтөөс бүрэн чөлөөлөх нь бол цаашд үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Намар ургацаа цаг алдалгүй богино хугацаанд хурааж авахын тулд дахиад бага хэмжээний техник хэрэгтэй байгаа. Үүнийг ойрын 2 жилд бүрэн шийдэж болно. Нөгөө талаас газар тариалан дэмжих бодлого цаашид үргэлжлэнэ гэдгийг шийдвэр гаргагчид хэлж байгаа юм а. Улсын хувьд бол ер нь 3-5 зүйлийг л одоо өөрснөө хийж чадвал хараад биш болох гэж байгаа. Нэгдүгээр нь гурилуудаа, хоёрдугаарт нь бол одоо мах сүүн байж байна. За энэ дараа нь бол одоо энэ шатхуун бензин шатхууны асуудыг шийдэх юм бол Монгол улс л бүсээ чангалаад босод ямар ч одоо байгалийн гамшиг ямар ч юм болоход бол бид нар бол төсвөрлээд үлдэх юм одоо түүхэн уламжилтай нүүдэлчин юм одоо соёлтой юм асуудаа гэж би ойлгож байна. Одоогоо Сэлэнг аймагт ургацаа хураагаагүй байгаа бага хэмжээний газар л үлдээд байна. Маргааш орой гэхэд улсын хэмжээнд ургац хураах ажил бүрэн дуусна гэж албаныхан мэдээлж байна.